манай таван малын дотор үржилтэлтэй ашиг шимтэй малын нэг бол өхөрсөрг юм аа. Өхөрсөргөн дотор сарлаг гэж өөр үйлдвэрийн сонин мал бий. Монголын бүх өхөрийн 25% эзэлдэг энэ мал Улс улсын ханган бүсэд нутагштай. Сарлаг сүртэй чимтэн сайхан чимтэн сарлаг бусад малаас нэгэд өрмөц сонин амьдралтай. Бүх мал уулын дэг тал хөндийг дагаж үждэг бол сарлаг уулын шар хөвчийн сарм дагаж хадвартаатай газар бэлчиж өсний сураг нэгдэж усны тунгалгийг өн. Бусад мал хамгийн таатай удирдлагын зун намрын өрн цаг байдаг бол мөрөн гол мөсдөж хөвч тайгыг хөрд састарсан цагам сарлагын хамгийн таатай удирдлага байдаг. Тамир тэнхээтэй сэргэлэн сарвал гэмтэн учраас хөндийн хөхөж шунж халдаж чаддаг юм аа. Ууланд дошхоор намар явсан сарлагын бох хавар ирэхтэй чонын сэгэвэр төлгөд ирсэн тухай домогч чулан байдаг юм аа. Уул хатан даргал улс шиг сурмаг цогж харааж усанд бол тул загас шиг өнгөж шумбаж чадна. Энэ сайхан эврээр хийсэн эвэр бүрээний хөг аялгауг сонсч бас болно. Сэргэлэн хөгжим замтай над ус тогл хоодор тэмцэлдэж хүчээсрэх дуртай. Айда энэ хоёр авраг маань хүчээр сархнэ. Чадaltaй малчин хүнд энэ онгон догшин адгуусыг намхтгаж чадна. Энэ хүн маань айл зэргийн бугуйлч хүн юм бол да. Таман татаад бай. Залуунаас дөрөвгөө бууж үзээгүй хүн гинэ. Манай хүн хөврөн ойчгүй боо таны нэр нь харав уу?
Тэрэн унаанаас дөрөвгүй бууд үзээгүй гэдэг нь үний юм байна шүү. Сардгийг номтгож эдлэгэнд сургахад цаг хугацаа их хөдлөмөр зориг хүч хэрэгтэй. Ямаа туйлаад эндээ үдэж чадахгүй гэдэг. Харин сарлагд хүнд болов. Модон тэрэг хэдийч бодвол эдэж хийж магадгүй. Сардгийг буулгаж авах ганцхан арга нь бэндэ. Сардаг бол улс ордын аж ахуйд өндөр ашигшилт юм байна. Өөр тавцсан үнэтэй. Махан амтд шанар сайтай. Сүүн арвин их тосолгоны додон хой. Хүн ханы таралд бол оролцоос ч буцахгүй яваа болтой. Мотор техник талгаатай замд бол Монгол хөр Сардаг хоёрын дундаас гарсан хайныг гэдэг арслан шиг хүчтэй нэгэн өдрийн маг хүчин туслал цаг сайтруулж бас чаддаг юм аа. Сардгийг дэвэр зэтгэх хүчин болгож ирүүлнэ. Тэрэгч чирнэ, рууч чин, наандч хэрэглэнэ. Ялангуяа үүдийн бартаатай замд бол трактор бичсэн үг. Сардаг хитгээр мөнхөр тэнхтэй боловч мөнхөг тэнэг амтан бишээ. Ухаантай эзний гарын аяар дуулуур сууж, уран хөдлөл дадал сурч, сэрхийн талбайд хүчит тамирч, инээдгэн баясгагч болж, үзэгч олныг хөөжөн баясгаж бас чадна.